E-баримтад хэрхэн бүртгэл үүсгэх вэ? Нэгт, та e-баримт цэгийн цахим хуудсанд хандан, хувь хүн нэвтрэх хэсгийн доор байрлах, бүртгүүлэх хэсгийг дарж өөрийн имэйл хаяг эргээстрийн дугаар болон өгөгдсөн зургийн кодыг оруулан хүсэлт илгээснээр таны бүртгүүлсэн имэйл хаягт нэвтрэх код нууц үг илгээгдэнэ. Илгээгдсэн нэвтрэх код болон нууц үгийг ашиглан e-баримтад нэвтрэн гарч ирэх талбарт хувь мэдээлэл бүрэн зөв оруулан хадгалах товчийг дарснаар бүртгэл үүсгэх болно. 2. Та гар утасны аппликейшнд хандан бүртгүүлэх товчийг дарж өөрийн имэйл хаяг овог нэрээ кирилл үсгээр бичин, эргээстрийн дугаар болон утасны дугаараа оруулан илгээх товчийг дарж хүсэлт илгээснээр таны бүртгүүлсэн имэйл хаягт нэвтрэх код нууц үг илгээгдэнэ. Илгээгдсэн нэвтрэх код болон нууц үгийг ашиглан e-баримтад нэвтрэн гарч ирэх талбарт банкны мэдээлэл бүрэн зөв оруулан хадгалах товчийг дарснаар бүртгэл үүснэ.